За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн бичлэгээр болохоор 10 дугаар ангийн химийн сурах бичгийн 13 дахь хуудаснаас эхэлж байгаа уусмлын концентрац гэсэн агуулгыг тайлбарлахаар бэлдсэн байна. За ингээд бичлэгийн явцад номон дээрх агуулгатайгаа тулгаж хараад явах юм бол хав илүү үр дүн гарах байх гэж бодож байна. За тэгээ шууд агуулгадаа оръё. За агуулгын хувьд гэх юм бол уусмлын концентрацийг тайлбарлахдаа уусмал гэдгийг тусад нь юу вэ гэж тайлбарлаад концентрац гэдгийг бас мөн адил тусад нь юу вэ гэдгийг тайлбарласан байсан. За эхлээд уусмал гэдгийг тайлбарлая. За уусмал ярихаас өмнө холимог гэдгээ юу гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Хоёр болон түүнээс олон төрлийн бодисууд бие биедээ түгэн тархах үед холимог үүсдэг. За энийг бол бүгдээрээ ер нь мэдж байгаа байх. За энд өгсөн хоёр зурган дээр хоёр төрлийн холимгийг харуулсан. Ер нь бол холимог хоёр төрөл байгаа. Тухайн холимогт оролцож байгаа бодисууд нь жигд холилдсон юм уу эсвэл жигд бус холилдсон юм уу гэдгээс шалтгаалаад гомогийн холимог, гетероген холимог гэж нэрлэдэг. За мэдээж жигд бус байх юм бол гетероген холимог, жигд холилдсон байх юм бол гомогийн холимог гэж нэрлэнэ. За гомогийн холимогийн оныг онцлог нь гэх юм бол жигдээс гадна дээр харахад нэг төрлийнх байдаг. Энийн юу гэсэн үг вэ гэхээр холимогт оролцож байгаа бодисуудыг нүдээр хараад нэгдүгээр бодис нь энэ байна, хоёрдугаар бодис нь энэ байна гэж ялгах боломж байдаггүй. Харин гетероген холимогийн хувьд гэх юм бол ус ба элсний холимог гэсэн байна. За тэгээд нүдээр одоо ялгаж салгах боломжтой ийм тус тусын онцлогтой байх нэ. За тэгээд гомогийн холимогийн жишээ гэх юм бол ус ба давсны холимог, агаар гэд хоорондоо ялгагдах боломжгүй холимогуудын жишээг авсан байна. За уусмал гэдгийг тайлбарлах чад холимог яриад явцсан. За тэгэхээр эргээд уусмлаа ярих юм бол хоёр ба түүнээс олон төрлийн бодисууд бие биедээ жигд түгэн тархах үед үүсдэг гомогийн холимогийг уусмал гэнэ. Ерөөсөө л гомогийн холимог уусмал хоёр адилхан утгатай гэсэн үг. За дараагийн ярих зүйл бол уусмлыг ууссан бодис болон уусгагч бүртгүүлнэ. Дээр авсан жишээн дээр ус ба давсны холимог байхад ус нь мэдээж уусгагч, давс нь болохоор ууссан бодис байна. За энэ ууссан бодис болон уусгагч хоёрыг хэрхэн ялгах вэ гэхээр ерөнхийдөө бол эзлэхүүн болон масс нь уусгагч нь бол харьцангуй их, ууссан бодис нь харьцангуй бага байдаг байх нэ. За концентрацийн хувьд гэх юм бол тодорхойлтын хамгийн дөрөвд уншия. За тогтсон эзлэхүүнтэй уусмал дагуулгадах ууссан бодисын хэмжээг концентрац гэнэ гэсэн байна. За илүү ойлгомжтой болгох үүднээс энэ дээр хоёр өгсөн уусмлын эзлэхүүнтэй жишээн дээр ингээд тайлбарлая. За 200 мл уусмал байлаа гэж бодоход энэ уусмалд ууссан бодис болон концентрацийн тоо одоо нэг хэмжээ байгаа. Энэ бол бага одоо уусмлын нэг жишээ. За их хэмжээтэй уусмал байж болж байна 2000 литрийн эсэлгүүнтэй. За тэгээд ууссан бодис мөн концентрац байгаа. За 200 мл уусмал хэрвээ 1 литр байсан бол энэ ууссан бодис нь хэд байх юм бэ? Одоо хэдэн мол байх юм бэ? Эсвэл хэдэн грамм байх юм бэ гэдэг одоо тоо утгыг илэрхийлдэг хэмжигдэхүүн нь концентрац гэсэн үг. За яг энэ их уусмал дээр ч гэсэн ялгаагүй 2000 литр уусмал хэрвээ 1 литр байсан бол ууссан бодис нь хэдэн мол эсвэл хэдэн грамм байх юм бэ гэдгийг илэрхийлж байгаа тоо утга нь мөн адил концентрац гэсэн үг. Энэ дээр ярьж исэн тогтсон эзлэхүүн нь 1 литр болж байгаа. За ер нь химийн шинжлэх ухаанд олон төрлийн концентрац байдаг. За тэгээ ерөнхий боловсролын хичээл одоо химийн хичээлд 3 төрлийн концентрацийг ерөнхийдөө төлхөө ингээд үзэж байгаа. За энд нь болохоор молын концентрац, массын концентрац, процентын концентрац. За тэгээд энэ 3 ойлголтыг хэрхэн өөрийн хэрэглээндээ амархан нэвтрүүлэх вэ гэхээр эхлээд хэдүүлээ тодорхойлолтоо уншия. Тогтсон буюу тогтмол эзлэхүүнтэй уусмалд агуулгадах нөгөө тогтмол эзлэхүүнтэй уусмлын нэг тогтмол эзлэхүүн гэж байгаа даа. Тэгвэл тэр уусмалд агуулгаж байгаа ууссан бодисын хэмжээ гэдэг нэг юм байгаа даа. Энэ дээр бичиж өгсөн байна. Тогтмол эзлэхүүн нь хэд вэ? Яг тэр тогтмол эзлэхүүн нь 1 литр байж болно. Энэ дээр бол 100 грамм ч байж болно. 10 литр юм уу? 20 литр юм уу те байхыг үгүйсэхгүй. За тэгээд ууссан бодисоо ямар хэмжигдэхүүний нэгжээр тооцдог вэ? 1 литр уусмалд одоо тогтмол эзлэхүүнд ууссан байгаа бодисынхоо одоо нөгөө
граммыг бичиж байгаа мó, молийг бичиж байгаа мó ихэвчлэн ер нь моль эсвэл грамм л байгаа. За тэгээд энэ хоёроос шалтгаалаад ийм 3 нэр төрчихж байна гэсэн үг. За тэгээд молийн концентрацийг ингээ харах юм бол 1 литр уусмал тогтмол эзлэгүүн 1 литр. Тэгээд 1 литр уусмал байгаа уулсан бодисын хэмжээг молоор илэрхийлэх юм бол энийг молийн концентрац, массаын нэгж буюу граммаар илэрхийлэх юм бол массын концентрац болчихж байгаа гэсэн үг. За тэгээд молийн концентрацийн нэг чинь молийг өөрчлөх нь литр хасах, массын концентрацийн нэг чинь граммыг өөрчлөх нь литр хасах байх нэ. За тэгээд энийг шууд бодлогонд пропорц болгож оруулах юм бол энэ дээр бичигдсэн 1 литрийг харьцах нь x молийн концентрац дээр бол моль, массын концентрац дээр бол грамм нь энэ доороо бичигдээд өгнө гэсэн үг. Граммыг хуваах нь моль гэж ойлгож ерөөсө болохгүй. Грамм эсвэл моль гэж ойлгох хэрэгтэй. За тэгээд энэ багнанд уусмлыг бичсэн учраас дээр нь тухайн 200 мл гээд дээр нь ярьжсэн тийм ээ. За тэгээд энэ литрээр бичсэн учраас уусмлынхаа эзлэгүүн 1 литрээр тэгээд ер нь эзлэгүүнээ ингээд бодит уусмлын эзлэгүүнээ бичнэ гэсэн үг. За тэгээд эсрэг талд нь юу бичих вэ гэхээр энэ уусмалдаа ууссан байгаа ууссан бодисынхоо хэмжээг молийн концентрац олгож байгаа бол молоор, массын концентрац олгож байгаа бол граммаар бичиж өгнө. Тэгээд нэгийг үрждэг нь энэ ууссан бодис, хуваадаг нь бодит уусмлын масс гэхлээр энд молийн концентрац эсвэл массын концентрац ингээ гараад ирнэ гэсэн үг. За процентын концентрац гэх юм бол арай өөр байгаа. Энэ ууссан бодисын тогтмол эзэлэх хүн болон ууссан бодисын хэмжигдэхүүний нэгж хоёулаа грамм байгаа. Тэгэхдээ уусмлын эзэлхүүн нь 100 грамм, 100 граммд ууссан бодисын массыг олдог. Энэ 100 грамм уусмлын хэдэн ууссан бодисын бэ гэдгийг олдог. Тэгээд нэгж нь болохоор граммыг хуваах нь грамм байхгүйгээр шууд хуваар илэрхийлдэг гэсэн үг. Энэ уусмлын хэдэн хувь нь ууссан бодис байна. Жингийнх нь хэдэн хувь нь ууссан бодис байна гэдэг утгыг илэрхийлдэг хэмжигдэхүүн нь болохоор процентын концентрац байгаа. Пропорцийн хувьд гэх юм бол 100 г уусмалд ийм грамм ууссан бодис байна гэд тэгээд гарч ирсэн тоон утгаа энд хувь шууд ингээд тавиад өгнө гэж бичсэн байна. За мөн адил дээр нь уусмлын массаа граммаар өгнө. Энд ууссан бодисынхаа массыг граммаар өгөхөд хангалттай. За ингээд хэд хэдэн жишээ бодлогонууд бодъё. Бодлого бүрийн өгүүлбэрийг харсныхаа дараа бичлэгээ зогсоож байгаад өөртөө бодох гэж оролдоорой. За энэ бодлогын өгүүлбэр маань 100 мл эсвүүнтэй уусмал байсан юм байна. За тэгээд тэрэн дотор болохоор 0.9 г натрийн хлорид агуулгаддаг. Тэгвэл уусмлын массын болон молийн концентрацийг ол гэсэн байна. За нөгөөх пропорцоо бичээл бодцоход бол асуудалгүй амархан. За энэ дээр бол мэдээж 1 литр гэж байна. За уусгасан натрийн хлорид нь болохоор 0.9 г гэж байгаа. Тэгээд 1 литрт ууссан хэмжээ нөгөөх энэ дээр массын болон молийн концентрац бичигддэг учраас шууд энийг x гэж өгөөд эхлээд хэдүүлээ энэ дээр грамм бичсэн учраас энэ дээр бол моль бичиж болохгүй. Тэгээд энэ дээр грамм натрийн хлорид гэхлээр массын концентрац олгож байгаа гэсэн үг. За тэгээд энэ дээр болохоор 100 мл эзлэгүүнтэй уусмал. За ингээ харах юм бол энэ миллилитр энэ литр болчихж байгаа учраас ер нь бол буруу бичсэн гэсэн үг. За 1 литр рүү шилжүүлэхээр 0.1 литр. За энэ дээр бол уусмал гэж дандаа бичиж өгнө. Тэгээд үйлдэлээ хийх юм бол үрждэг нь 0.1 буюу 9 граммыг үрждэг нь литр хасхаа гэсэн үг. За массын концентрац нэгээд гараад ирсэн. Одоо молийн концентрацийн олыг гэх юм бол 0.1 литр уусмал маань хിവэрэ 0.9 грамм
натрийн хлоридыгоо энд мойлоор тавьж иж энэ доор одоо мойлоор нь гарч ирнэ гэсэн үг. X одоо мойлын концентрац олгож байгаа учраас төрүүлээд X мойл натрийн хлорид гэж биччихье. За энэ дээр 1 литр байсан бол гэдгээ бичиж байгаа учраас уусмал гэж биччихин. За энийгээ яаж мойл болгох вэ гэхээр эндээ бас жижигхэн пропорц зохино гэсэн үг. Пропорц сурцсан хүн бол шууд биччихд бол асуудалгүй. Ямар одоо үйлдэл хийх вэ гэдгийг ойлгомжтой харуулахын тулд би пропорц зохио. 0.9 грамм нь хэдэн мойл болохыг үзэх гээд байгаа. За тэгвэл натрийн хлоридын мойлын масс нь 58.5 грамм мойл асах байдаг. За тэгээд ерөнхийдөө 58.5 грамм нь 1 мойлтой тэнцдэг юм бол энэ нь X мойлтой тэнцнэгээд X-ээ олно гэсэн үг. X-ээ олохын тулд 0.9-ийг 58.5 хуваана. За энэ ойролцоогоор 0.15 гарч ийн. Тэгэхээр энэ бүх тоо утгуудын оронд 0.15 мойл натрийн хлорид 0.1 литр уусмалд ийм байсан юм бол 1 литрийн уусмалд ийм байна гэсэн тийм одоо тооцоог ийн. Тэгээд 10-ын зэрэгээр нэгдэн гэхлээр 0.15 мойл литр хасах концентрацтай. Мойлын концентрац нь ийм гарч байна гэсэн үг. За эхний бодлого бол ийм байна. За хоёрдугаар бодлого сурагч 8.5 грамм мөнгөний нитратыг усанд уусгаж 500 мл уусмал бэлтгэсэн бол уусмалын мойлын концентрацийг ол. Ерөнхий пропорцийн бүтцийг мэдчих юм бол энэ бол айгүй амархан бодлого байна. За энэ дээр 500 мл гэж бичсэн ч болно. 500 мл гэдэг энэ дээр биччих юм бол доор нь бас 1000 мл гэж бичих шаардлагатай. За энд ингээд мэдээж бичигдэн уус ялгаагүй. За энэ дээр 0.5 литр уусмалт ууссан байгаа мөнгөний нитратын хэмжээг энд мойл X мойл болох учраас энэ бас 8.5 граммыг мойл болгож бичих хэрэгтэй. За би шууд өөрөө хуваацсан тоогоо энэ шууд бичлээ. 0.5 мойл мөнгөний нитрат. За тэгээ X тэнцүү 0.5-ыг хуваадаг нь 0.5 0.1 мойлыг үрдэг нь литр хасах концентрацтай. Ийм мойлын концентрацтай гэсэн үг. За тэгээд өмнө нь хэлээгүй орхигдуулсан нэг агуулга хэлвэл С гэдэг нь болохоор одоо концентрацийн тэмдэглэгээ, массын концентрац байна уу, мойлын концентрац байна уу, ерхий тэмдэглэгээ. Тэгээд Cm гэх юм бол мойлын концентрац, Cr гэх юм бол массын концентрац гэсэн үг. Хоёрыг нь олж байгаа тохиолдолд Cm тэнцвүүгээ тоо утгыг бичлээ, Cr тэнцвүүгээ тоо утгыг бичлээ. Ингэж ялгааг нь гаргана гэсэн үг. За бодлого 3. Өмнөх хоёр бодлогоос арай өөр төрлийн бодлого байгаа. Гэхдээ уншаад ойлгочих юм бол уншаад ойлгоод тэгээд пропорцн дээрээ зөв хэрэгжилж чадах юм бол ямар ч асуудал байхгүй. Тийм хэцүү юм ерөөсөө байхгүй. За аль уусмал дах ууссан бодисын масс хамгийн их байх вэ? За өгүүлбэрийнхээ нөхцөлийг ингээ харсан чинь анх байсан уусмалынхаа эсэлхүүнийг ингээ өгсөн байна. За тэгээд энэ уусмалд байгаа бодисын хэмжээ нь одоо мойлын концентрац өгсөн болохоор энд одоо мойл бичих шаардлагатай. Тэгээд натрийн гидроксид гэж байгаа учраас натрийн гидроксидоо биччихье. За одоо литр мойл литр хасах концентрацтай гэхлээр мэдээж энэ литрийг нь тусад нь салгаж аваад энэ дээр нь бичдэг тийм үү? Уусмал тэгээд 1 мойл энийг шууд энэ дээр аваад бичээд
1 мл асах концентрацтай. За ингээд байгаа тоонуудаа бараг хувааж бичгээд л хоосон үйлдэл тэр хоосонд нь үйлдэл хийхээр ерөнхийдөө бол гараад ирнэ гэсэн үг. Нэгд нэг байгаа юм бол 0.1 0.1 байгаа гэдгээрээ шууд ингээ хаарчна. За. Ер нь бол 100 мл усмалт 0.1 мол натрий ууш байгаа гэдгийг мэдсэн. Гэхдээ асуултаа бичсэн чинь бодисын масс хамгийн их байх бай. За хамгийн гурвуулангийнхынх нь массыг яг саяны аргаараа олно. Гэхдээ тэгээд сүүлд нь жишнэ гэсэн үг. Тэгэд ямар ч сан гурвууланг нь олохдоо молоор биш массаар олно. Тэгэхээр энийг масс руу шилжүүлэхийн тулд 0.1 мол нь x грамм. За тэгвэл 1 мол нь хэдтэй тэнцвэрийг эхлээд мэдэх хэрэгтэй. За энэ нь болохоор 40 грамм байдаг санагдчихэв. За тэгээд энэ нь болохоор 4 грамм натрий ууш энэ дотор ууссан байх нэ гэдгийг ерөөхдөө харж байна. За бэ. За мөн адил. За 500 мл энд 1000 мл гэж бичиж угаасаа таарна. За 0.5 мол 0.5 мол H2SO4. За тэгээд энд X-ээ олно. За мөн X-ээ олонгуудаа масса ингээд олчихно гэсэн үг. За C нь болохоор 1 литр эслэх үнэтэй. За энд бас 1 литр гэж бичигдэнэ. 1 литртэй болохоор 0.1 мол байсан учраас эндээс бас 0.1 мол байна. Тэгээд калиум гидроксидын калиошин масс нь 39 байгаа. Тэгээд 0.1-ээр үржүүлэхээр 3.9 грамм гарч байгаа гэсэн үг. За тэгээд энийхэн массыг олно. Тэгээд 3.9 4 тэгээд өөр бас нэгээс гарч ирсэн тоо. Тэгээд энэ хооронд нь жишээд ингээд сонгочноо гэсэн үг байна. За дөрөвдүгээр бодлого нь болохоор бас арай өөр төрлийн бодлого байна. Натрийн гидроксидын уусамлын концентрац нь ийм мол литр байдаг. Тэгээ уусамлын массын концентрац хэд вэ? За ерөнхийдөө ингээ уншаад ойлгоход молын концентрац өгсөн байжгаад массын концентрацийг олно гэсэн байна. За тэгэхээр хоёр пропорц бичиж таарах бах. Эхлээд өгөгдсөн нөгөөдөлтөд тааруулаад пропорц бичиж гэхээр 1 литр уусмалт байгаа натрийн гидроксидын хэмжээ нь гэх юм бол 0.725 мол байгаа гэсэн үг. За тэгээд массын концентрац нь болохоор 1 литрт байгаа x грамм натрий ууш ингээд байгаа гэж бодглохлоор шууд 1 литрт байгаа молийн хэмжээгээ шууд массын хэмжээ рүү шилжүүлээд ингээд массын концентрац нь гараад ирнэ гэсэн үг. За хийгдэх үйлдэл нь болохоор за 1 мол натрийн гидроксид 40 граммтай тэнцдэг бол 0.725 мол натрийн гидроксид нь x граммтай тэнцэнэ. За тэгээ гарч ирсэн тоо утга нь 29 байгаа юм байна. За тэгээ граммыг өрдөг нь литр хасгаа гэсэн ийм тоо утга гарч ирж байгаа гэсэн үг. За сүүлчийн 5 6 дугаар бодлогын өгүүлбэр дэлгэцэнд харагдчихээн. За энийг би бодож өгөхгүйгээр хариуг нь хэлж өгье. Тэгээ мөн шаардлагатай нэг ганц хоёр мэдээлэл байгаа тэрийг хэлж өгье. За 5 дугаар бодлогын хувьд гэх юм бол устрогчийн пероксидын томьёо хэрэгтэй байх. Устрогчийн пероксидын томьёо бол H2O2 байдаг. За тэгээд энэ бодлогын хариу нь болохоор 0.88 молийг үрждэг.
литр хасах ийм тоо утга гарч иж ирсэн. За 6 дугаар бодлогын хариу гэх юм бол 5 г натрий OH гарч ирсэн. За тэгээд та нар өөрсдөө энэ бодлогоодыг бодож чадчихвэл сайн байна. За тэгээд сэргээгээд багшаасаа өөр таньдаг хүнээсээ уус мөлийн концентрацийн бодлого авч бодож үзээрэй. За чадна гэдэгт итгэлтэй байна. За тэгээд өнөөдрийн бичлэг энэ хүрээд өндөрлж байна. Бичлэгээ энэ хүртэл үзсэн бол маш их баярлалаа. За лайктаар дэмжээрэй.